357 дугаар анги гоо бүсгүй зочлол. Алдарт тосхон яасан хүчрхэг юм бэ? Тэнгэрийн төвшний 20 настангууд дээр захирагчийг нэмбэл 21 тэнгэрийн төвшний маструуд биш үү? Яг энэ үед бусад нутаг бүлгэмүүдээс ирсэн тулааны маструуд хөмсгөө зангидлаа. Алдарт тосгоны хүч чадал бусдаас хавь илүү болсныг харсан тэд тайван байж чадахгүй байсан юм. Зөвхөн хоёрхан бүлгэмэл тайван байсан нь ертөнцийн сүнс бүлгэм болон Жеовг байв. Би мянган мангас уулыг дорд үзэж байгаа юм биш. Гэхдээ манай алдарт тосгон тэднийг арчиж хаях бүрэн чадалтай. Манай алдарт тосгоны айрам аль хэдийн хөдлөхөд бэлэн болсон. Маргааш бид мянган мангас уул руу довтолж тэдэнд хүн төрлөختний хүчийг мэдрүүлэх болно. Үүнтэй зэрэгцсэн сүйн цуглааны арга хэмжээч тэнд өрнөн. Та нар санаа зовох хэрэггүй. Энэ арга хэмжээ нь эр зоргийн шалгуурч гэлээ та нарыг аюулд оруулахгүй. Бид аль хэдийн мянган мангас уулыг судалсан. Мянган мангас ууланд 2 хэсэг бий. Тэр 2 хэсэгт байдаг мангаслаг араатнууд бусад хэсгүүдээс дорой байдаг. Манай арга хэмжээ тэр 2 хэсэгт өрнөх болно. Мэдээж тийшээ орсны дараа бүх зүйл та нараас хамаарна. Миний зүгээс өгөх зөвлөгөө гэвэл таарсан мангаслаг араатна газар дээр нь алахгүй бол алуулна шүү. Тэд та нарыг алж чадахгүй байсан ч бусдыгаа дуудаж та нарыг ангуучлах болно. Арга хэмжээ 10 хоногийн турш үргэлжлэнэ. 10 өдрийн дараа та нар мянган мангас уулнаас гарч болно. Тэр үед манай алдарт тосгоны хүмүүс та бүхнийг очиж явна. Арга хэмжээ дуусахад манай алдарт тосгоны 100 гоо бүсгүйчүүд хэн хэмбэ гэдгийг таньчихсан байх байхаа. 100 гоо бүсгүйчүүдийн сэтгэлийг булаах эсэх нь та бүхнээс л хамаарна гэж Цэнлэй итгэл дүүрэн чангаар хэллээ. Алдарт тосгоны хүч чадлыг харсан хүмүүс ч түүний үгэнд эргэлзэлгүй зөвшөөрөв. Удалгүй уулын оргил дээр үдэшлэг эхэлж таагүй байдлыг намдаалаа. Тайзан дээр дур булаан бүсгүйчүүд гайхан бишрэн бүжгээ бүжиглэн хүн бүрийн л могсон сэтгэлийг сэргээв. Тайзан дээрх гоо бүсгүйчүүдийг харсан зарим ичхүргүй хүмүүс нь болонд нуугдан гараа өмдөндөө хийн ичхүргүй үйлдэл хийж байлаа. Зээлийн ав хайж энэ үдэшлэгт оролцолгүй настангуудаар замчлуулан явсан юм. Харин Чүфэн тайзан дээрх гоо бүсгүйчүүдэд татагдаагүй болохоор Цэнлэйийн тайлбарын дараа Кубо Шүзонгю болон ертөнцийн сүнс бүлгэмийнхэнтэй дарс уулаа. Тэр санаатай санаандгүйгээд олон дайсантай болчихсон болохоор мянган мангас ууланд орсны дараа гарцаагүй түүн рүү дайснууд нь дайрна. Тиймээс түүний ганц найдвар нь ертөнцийн сүнс бүлгэмийнхэн. Баяр хөөр болон дар сууцгаасны дараа бүгд л амархаар явцгаав. Чүфэн ч мөн адил ордон руугаа буцлаа. Өрөөндөө орж ирээд Чүфэн аяг ногоонцай уув. Өнөөдөр үнэхээр баярлууштай өдөр байсан болохоор нэлээд дар суусан учраас дарсныхаа хорыг гадагшлуулахыг хүссэн юм. Цайгаа ууж байхдаа цонхныхон дэргэд ирээд шөнийн тэнгэр лүү ширтэв. Үнэн хэрэгтээ тэр оюун бодолдоо байгаа газрын зургийг шинжиж байсан юм. Асуура сүнс цамхагт байсан мангаслаг араатны өгсөн газрын зураг. Газрын зурган дээр мянган мангас уулыг заасан байв. Мянган мангас уулын гол хэсэгт газар доорх өргөн ордон бий. Тэр ордонд Чүфэний хайж байгаа зүйл байгаа. Газар доорх ордны гадна 5 онцгой хэсэг байгаа ба тэр 5 хэсгийг цайз мэт хамгаалдаг. Тэр 5 хэсгийг 5 мангаслаг хааны захирдаг хэсгүүд гэдгийг тэр сайн мэдэж байв. Нууцлаг мангаслаг араатан Чүфэнд тэр газарт ямар эрдэнэс байгааг хэлсэн ч ямар аюул байгааг хэлээгүй. Энэ бол Чүфэнд тавьж байгаа түүний шалгуур юм. Яг энэ үед Чүфэний нүдэнд гэрэл гэлбаж нил ягаан гэрэл цонхоор нь угсхийн орж ирэв. Муу шүү. Байдал бишцнийг мэдсэн Чүфэн өөрийн ирэхгүй харин цонхоор зугтахаар завдлаа. Гэвч Чүфэн цонхоор гарахын даваан дээр төмөр хан мөргөх шиг болж хойш савн унав. Цэнхэр өнгөтэй сүнсний тойргоо да.
Чүфэн газар унсан даруйда өнхрөн босоод цэнхэр өнгөтэй сүнсний тойрог өрөөг нь битүүлчихсэн байгааг олж харав. Чүфэн хойш эргэж харах үедээ гадарлаж байсан зүйлээ харсан юм. Үзэсгэлэнтэй бүсгүй түүний өрөөнд зогсож байлаа. Тансаг даашинц үзэсгэлэн төгс царайтай залуухан охин Зилийн. Тэр аль хэдийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчихсон юм уу? Чүфэн гүн цочролд орсон юм. Прафаундын ёстхүр төвшөнд байгаа Зилинийг аль хэдийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчихно гэж тэр төсөөлж байсангүй. Цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болохын тулд Тэнгэрийн төвшөнд орсон байх ёстой. Гэтэл тэр Прафаунд төвшнийх байж цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болчихсон байна. Ёстой л байгалийн хуулиас гажсан авьяас байв. Гэхдээ хэсэг бодсны дараа боломжтой зүйл байсан юм. Тэнгэрийн төвшний хүн л цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болж болно гэдэг бол энгийн ойлголт. Гэхдээ энгийн ойлголтоос холд авсан маш олон хүн бий. Жишээлбэл Чүфэн өөрөө тэр хүмүүсийн энгийн ойлголтыг маш олон удаа эвдсэн. Тэгвэл яагаад тэнгэрлэг биетэй хүмүүс тэгж болохгүй гэж? Зилийн авхаа юу да? Эрэгтэй эмэгтэй хүмүүс зайтай байх ёстой гэдэг баха. Арай шөн дунд миний өрөөнд энэ мэрэгэн үгийг зөрчих гэж орж ирсэн биш үз? Чүфэн Зилийн хүчийг хараад цочирдсан ч гэлээ сандарсан шинжгүй босож зогсоод хувцсаа гөвн Зилийн рүү инээмсэглэлээ. Гэвч Зилийн бие гэрлийн хурдаар хөдөлж сүнс мэт Чүфэний өмнө ирээд булбраа гараараа Чүфэний хоолойг багалзуурдав. Яг энэ үед Чүфэн асар их энерги түүний биеийг бүрхэж хөдөлгөөний хорихыг мэдэрлээ. Энэ мөчөд Чүфэн бие хөдлөх нь битгий хэл угч хэлэх чадалгүй болсон байв. Зилийн үзэсгэлэнтэй царай түүн рүү баг багаар ойртохыг харахаас өөр хийж чадах зүйл түүнд байсангүй. Эцэст нь Зилийн түүний чихэн дээр ирээд хүйтнээр ингэж хэллээ. Болсон явдлын талаар хүнд хэлээд үзээрэй. Хүнд хэлэх юм бол чамайг газрын гав руу орсон ч дагаж очоод алжих нь шүү. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 358 дугаар анги. Дайны галыг бадраасан нь. Энэ муу чамайг сүрдүүлж зүрхлэнэ гинэ. Чүфэн надад бие өгч бай. Би наад нусгаад чинь хичээл заагаад өгье. Яг энэ үед Эги маш ихээр уурлав. Чүфэн хүртэл түүний уур хилэнг мэдэрч байсан юм. Энэ Чүфэний сүрдүүлэгтээ тулгарч байгаа анхны удаа биш ч гэлээ. Эги түүний өмнөөс маш ихээр уурлсан юм. Хэрэггүй би аргалчихъя. Гэд Чүфэний судсаар урсах хоёр өнгийн цахилгаан галтуул мэт ориглон гарлаа. Гэнэт Чүфэний бие дотор хүчтэй тесрэлт болсон юм шиг догшин аавра биес ялгарч эхлэв. Чүфэний хүзүүг багалзуурдаж байсан Зилийн гар нь чичрэн багалзуураа тавиад хоошоо ухарлаа. Чиний нүд? Чүфэний нүдэнд шар цэнхэр цахилгаан цахиж гэнэт Прафаундын 5 дугаар төвшөнд орохыг харсан Зилийн өөрийн эрэхгүй айдас давтав. Чи үнэхээр онцгой юм. Тэнгэрлэг бийгүй ээж тэнгэрлэг биетэй хүмүүсийнхээс дутхааргүй онцгой чадвартай байна. Миний газар нутаг дээр байгаа болохоор чи намайг ялахгүй. Би чамайг алахыг хүсвэл чи яаж чадахгүй. Гэхдээ айх хэрэггүй. Би чамайг алахгүй. Зүгээр л миний онцгой биеийн талаар хэнд ч битгий хэлээрэй. Тэгэх юм бол би ч бас чиний онцгой чадварыг хэнд ч хэлэхгүй. 8 хийж байгаа гэлтэй Зилийн их намуухнаар үгээ хэлхийн зэрэгцээ. Чүфэн рүү болгоомжтой гэгчин ширтэв. Тэр яаж ч хичээгээд Чүфэний хариу үйлдэлийг таамаглаж чадахгүй байсан юм. Чүфэний хоёр өнгөтнүүд нь хачин байсан ч тэр өдөр Чүфэний биеэс ялгарсан хар манангийн хажууд юу ч биш байв. Тэр Чүфэнийг бүх хүчээ хэрэглээгүй гэдгийг мэдэж байсан болохоор түүнээс айж байсан юм. Чүфэн ч Зилинийг тоолгүй хүзүүгээ илээд ширүүнээр ширтэн ингэж хэлв. Чи албаар миний хүчийг шалгасан биз дээ. Чамайг эсэргүүцэх хүчгүй байсан бол чи гарцаагүй намайг алах байсан. Чүфэний үгийг сонссон Зилиний хүүхэн хараа нагшиж цонхны зүг алхаж байхдаа хойш харан ингэж хэллээ.
Санаж яв. Миний нууцыг дэлгэх юм бол адгийн үхлээр үхэн шүү. Түүнийг үгээ хэлж дуусгах үед өрөөг тэр чигт нь бүрхсэн байсан сүнсний тойрог зам харж зээлийн ч сүнс мэт шөнийн тэнгэрт уусан алга болов. Энэ охин дэндүү аюултай юм. Сая тэр намайг үнэхээр алгах гэж байсан. Зээлинийг явсны дараа Чүфэн санаа алдан хэллээ. Зээлийн түүн рүү үнэхээр дайрсан бол одоогийн түүнд өөрийгөө хамгаалах хүч байхгүй гэдгийг тэр сайн мэдэж байсан юм. Азар Зээлийн ч өөрөөс нь айж байгаа болохоор одоохондоо түүнийг алгахгүй. Гэхдээ Чүфэний толгойг хамгийн их өвтгөж байгаа асуудал бол Зээлинтэй бэлгийн харилцаанд орох. Өөрийн алахыг хүсэж байгаа эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орно гэдэг үнэхээр хэцүү асуудал. Одоогийн Чүфэнд ямар ч арга зам байхгүй болохоор хувь тавиланд л даатгахаас өөр аргагүй байв. Түүний жинхэнэ зорилго бол мянган мангас ууланд байгаа нууцлаг эрдэнэс. Маргааш өглөө нь Чүфэн орноосоо эртлэн босож алдарт тосгоны настангуудыг даган явлаа. Аялалд алдарт тосгоны захирагчаас гадна 1000 гаруй оролцогчдын бүлгэмийн хүчирхэг төлөөлөгч нар цугласан байлаа. Сойн цуглаанд сэтгэлээсээ хандж байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд бүлгэмүүд ч мянган мангас уултай хийх дайнд тус болохоо амласан. Бусад бүлгэмүүдийн төлөөлөгчд гаднаа сайхан сэтгэлтэй шударга харагдаж байгаа ч гэлээ. Чүфэн тэднийг мянган мангас уулын эрдэнсийн төлөө ингэж байгааг сайн мэдэж байсан юм. Хэдэн өдөр явсны эцэст Цэн нутгийн хориотой газар болох мянган мангас ууланд ирлээ. Яг энэ үед өргөн удам уулт тал өөмэн самуунд автсан байв. Хаа сайгүй төмөр дөрүлцхийн зэрэгцээ, хаа сайгүй л тулаан болж байлаа. Алдарт тосхон аль хэдийн дайны галыг эхлүүлсэн байв. Мянган мангас ууланд гарах төмрийг харсан алдарт тосгоны захирагч болон настангууд бүгд дайнд орохоор хөдөллөө. Зөвхөн 2 менежер настан л оролцогчдыг хамгаалж үлдсэн юм. Цагаан толгойд бүргдүүд ч мянган мангас уулын гадна газардлаа. Тэнд хамаагүй тайван байсан юм. Гэхдээ үе дэлбэрэх чимээ болон араатны архираан алс холоос сонсогдохын зэрэгцээ газар хүртэл хөдөлж байлаа. Энэ бүхнээс харавал дайн ямар ширүүн өрнөж байгаа нь төсөөлөгдөж байв. Манай алдарт тосгон 100 мянган шилдэг тулаанчтай мянган мангас уул руу давталуулсан байгаа. Тосгоны захирагч дайнд өөрийн биеэр орсон болохоор бид гарцаагүй давуу талтай болно. Мянган мангас уулын мангаслаг араатнууд хийсэн үйлийнхэн төлөөсийг заавал төлөх болно. Мянган мангас уул хэдэн зуун мянган мангаслаг араатнуудтай болохоор хичнээн аюулгүй хэсэгт байгаа ч гэлээ болгоомжтой байдаг юм шүү. Мангаслаг араатнууд догшин хэрцгий байдаг учраас үхлийн аюултай. Тосгоны захирагчийн зөвлснөөр мангаслаг араатантай таарах юм бол амьд үлдээж болохгүй. Тэгвэл өөртөө л гай дагуулна. Алдарт тосгоны настангууд тэдэнд зааварчилгаагаа өгч дуусаад газрын зураг тараав. Тэр газрын зураг Чүфэний дурсамжинд байгаа газрын зурагнаас тэсөөр байсан. Илүү энгийнээс гадна газар доорх ордныг заагаагүй байлаа. Гэхдээ тэр газрын зураг дээр 2 хэсгийг дугуйлсан байсан ба тэр 2 хэсэг нь тэдний 10 хоног байх ёстой газар байв. Юуны өмнө тэд тэр дугуйлсан хэсэгт очиж 10 хонох ёстой. Энэ бол тэдний давах ёстой шалгуур. 2 аюулгүй бүс байгаа учраас оролцогчдод 2 хуваагдах хэрэгтэй болсон юм. Харамсалтай нь Чүфэн өнөөхө Жиэцэмийн тан ишүү тэр хэдтэй 1 хэсэгт оров. Азар шүү Зангё болон ертөнцийн сүнс бүлгэмийнхэн ч Чүфэнтэй 1 хэсэгт орсон болохоор арай л аюулгүй санагдсан юм. Эрт оройгүй Чүфэн тэднээс салж явах болохоор түүнд шүү Зангёгийн хамгаалалт хэсэг хугацаанд хэрэгтэй. Мэдээж шүү Зангё Жиэцэмминээс гадна нөхрөө дайсан уу гэдг нь мэдэгдэхгүй 1 хүн бий. Тэр нь Жан Уушан. Жан эзэнт хөрний гот суутан 1 л хачин. Уулын оргил дээр байхад тэр Чүфэнд тусалсан мөртлөө яриа өдөх гэхээр 1 л тийм хүйтэн зантай байв. Тийм ч учраас Чүфэн түүнийг нөхрөө дайсан уу гэдгийг тааж мэдэхгүй байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.